Hello. Өнөөдөр Hello Kitty-ний амттангуудыг снэкүүдийг дуршиж үзье гэж бодсон. Сүүлийн үед нилээн энэ Hello Kitty-нд obsessed болоод байгаа заяо. Энэ хардаа. Энэ болохоор арай том Hello Kitty-тэй зүйлт, энэ болохоор арай юм жижигхэн Hello Kitty-тэй зүйлт. Тааж надаа юусоо энэ зүйлт зохгүй ингээ байгаад байгаа юм шиг ингээ харагдаад байна. Ингээ өнөөдөр яг ингээ хараад зүүсэн чинь ганц таалагдж байгаа юм нэмгэл байна. Энэ айгу хөөрхөн юм Hello Kitty-тэй. Тэгээд миний ардлын юм авжур байгаад байгаа хгүй юу Hello Kitty-тэй энэ уул нь асах хэвээр даа ч юусэн асахгүй байна. Та нар бити ийм хэлбэр дүрстэй авжур аваарай. Зөв ер нь асдгүй ассан ч айгу хурдан эвдэрж мэвдрээд юм шиг байна. Тэгээ өөртөө байгаа нөгөө чидэнг асаачлаа ширээнийхаа. За тэгээ бичлэгээ эхлүүлье. Та нар сайн уу? Би сайн. Энийг хардаа миний цүнхийг энэ дотроо би өнөөдрийнхаа идэх тал амттангуудаа хийчихсэн байгаа. Эндээс нь ингээ нэг нэгээр нь аваад өнөөдөр ингээд амталж идэж үзэн. Тэгээд энэ цүнхийг хаяа гадуур үргэлжлэр айгуу дажгүй харагддаг. Хаяа үргэлжлэр жоохон сонио харагддаг. Тэгтээ яах вэ? Яа миний Hello Kitty-ний цүнхнээс ийм том бокс гарч ирж байна. Энэ ч одоо юу вэ? Mystery Snack Box гинэ. Энэ дотор ийм Hello Kitty-ний зөвхөн амттангуудаар дүүрсэн ийм хайрцаг байгаа. Тэгээ би эндээсээ гаргаад энэ цүнхэн дотроо хийгээд та нарт ингээ нэг нэгээр гаргаад харуулъя гэж бас бодож байна. За хамгийн ихний бидний туршиж үзэх нь хөрхэн сенс байгаа. 100 бол ийм амар хэрэгтэй. Йоо оксижен аваад байгаа юм хаашийн. Ингээ бичлэгээ хийж ангууд ингээ миний дээрээс миний хажуу талаас ингээ гэрэлт байнгын тусж байгаа болохоор би жоохон халууцаад байдаг байхгүй юу. Тэг ингээд сенс ол хэрэгтэй Hello Kitty-тэй. Энэ доор болохоор нэг юм өндгөн шоколадны ч юм шиг хэлбэртэй нэг юм байгаа байхгүй юу. Ямар задлтгэл юм шиг байна ямар тач. Тэр. Ингээ эргүүлт юм шиг байна. Ямар хөөрхөн стикер дотроос нь гараад ирвэ. Энэ стикерээс нь ингээд аваад микрофон дээр нач. Ингээд начлаа. Дотроос нь бяцхан чихэр гарч ирсэн. Эрдэн чихэр. Миний эзнээс гүзэлцэн амтагдчихэв. Тэгээ ингээ буцаагаад хийчт юм байна. Хаалаа яа, энэнд 10-аас 9 оноо үг баха. Айгу хэрэгтэй юм сенс заяо. Тэнгүүтлээ энэ доороо нэг юм хөргөө бяцхан юм хорхоо дарахууц чихэр айгу их хэмжээтэй биш. Энэ дараас юус? Яа дараагийнх нь болохоор ийм эрзэнийн чихэр байгаа. Энийг би Америкаас аль 2024 оны 12 сард захиалсан заяа шинэ жилийн өмнө. Тэгээ баталгаа нотлохоо нь бол ерөөсөө энэ байгаа юм л та. Би энэ хоёрыг яг зэрэг захиалсан Hello Kitty-ний шинэ жилийн limited edition төрөл нь байгаа. Ингээл та нар хараад мэдчихэж байгаа бах. Тэгээд яагаад амар ингэж удааж бичлэгээ оруулж байгаа би жоохон гайхал байна л да. Тэгтээ одоо тэгээд явах тэ тэгээ шинэ жил дуусаад би шууд нөгөө цагаан сарынхаа амар том нөгөө спешиал бичлэг рүүгээ ингээ гүгээд орсон тэрийгээ та нартаа цацчихсан. Тэгээ цагаан сарынхан контентыг дуусгачаад би шууд Франц явсан. Францтай бас би нэлээд хөөрхөн удсан шүү дээ, тэ. Тэгээ Францынхан бас нөгөө гоё влогуудыг та нарт цацчихсан. Тэгээ Монголд хурж ирээ бэжсэн чинь би шууд Солонгос руу ажиллаар явах хэрэгтэй болоо. Тэгээ Солонгос руу явсан. Тэгээ Солонгосоос буцаж ирээд одоо л нэг юм ингээ бичлэгээ хийх гээд байж байгаа хгүй. Нилээ ингээл оноос хойш наашаа цаашаа айгүй их явж гэн. Хоёр амар тэнийг яг адилхан заяа. Би уулын юм шинэ жилийнх нь эдишн нь жоохон өөр байх гэж бодсон байхгүй. Даанч ингээ хоёулаа адилхан хувцастай. Тэгэхээр би энийг нэдий гэж бодож миний хувцастай жоохон гоё матч хийгээд тэгээд энэ болохоор тэгээд дараа жилийн шинэ жилээр л задлаа да тий. 2026 он хүртэл бол хугацаа нь бол хаваски маань. Тэгээд энийг задлая. Америкаас ийм эрзэн чихэр захиалахаар авууштай юм нь ийм бонустай байдаг хажуудаа. Тэр нэг хайтаахан. Тэгээд ингээд бариад үзэнгүүт нэг юм хөөрхөн хүнд мөнд. Даанч жахан нэг тийм үнэхээр чихэрлэг үнэтэй. Маш нялун. Тэгээд жахан чихэрлэг, нилэн чихэрлэг, эрзэн чихэр яг ямар амттай байдаг вэ? Яг л тийм юм байна. Тэгээд энэ хоёр энэ гурван өнгө мөнгө нь хоорондоо жоох өөр байх гэж бодсон чи яг л адилхан хоорондоо амттай юм байна. 10-аас 4 оноо. Дараагийнх нь юу ингэж? За энийг туршия. Ийм хөөрхөн pouch, кашлак шиг жижигхэн хэлбэртэй. Энийг хардаа. Hello Kitty. Аднах нь ийм төмрөн юм байна. Тэгснээ захилгаан маглахантай. Уувчин чихэр. Энэ намайг жоохон махад аягүй их байдаг гэсэн шүү. Гэтэ хэлбэр нь арай өөрчлөлтөө сайжирсан юм уу? Дотор нь дахиад стикер байна. Энэ арай сайжирчлаа. Энийг аваад одоо энийг наяа. Энэ арай гоё юм байна. За эхлээд чихрээ. Энэ айгүй сонирхолтой. Тэгээ та нараас энэнд дуртай. Октод бол энд бол үнэхээр супер дуртай байх гэж би бодож ин заяа. Энэ сонирхолтой юм яг цаг хэд болж байна чами? Одоо юу цаг 2:30 болж байна. Ийм цагны дүрстэй миний хараа 2:30 гээд.
Энийний чи хамтан сайжирчиж нэг юм жалангууд нэг юм шороо идээд байгаа юм шиг санагдаад байдаг гэсэн шүү дээ. Чи энэс гүзэлцэг намтагтаад байна. Одоо томын. Би бүр хамгийн сүүлд нь томын иддэг байсан. Гамнаад. Энэ нь бол нэг юм шохон чихэр үстэй. Үгүй юу? Гүзэлцэг намтагч чинь. Тэгснэ нэг юм витамин С шиг нэг тийм юм орж ирээд ах юм аманд. Стикер чихэрнээс гарч ирэх бас гоё те. Дараа нь юм үлддэг айгу муухай стикер биш байна. Энийг ингээд наач. Энэ нөгөө павч нэг хэрэгтэй юм те. Дараа нь ингээд юмаа хийгээд ашиглаж болох үз. Би бол дотор нь чивжээ хийчихье гэж бодож байна. Энэ цахилгаан маглахаан лаг ингэж сая гүйлэн штэ. Ерөөсө дунд нь ингэж саатал өсгөө. Ингээд чихвчээ биш штэ. Би чинь ийм утсан чихвч хэргэлдэг хүн багхгүй юу. Тэгээ ингээд бөөрөнд хэлж байгаа дотор нь. Оо, энэ ч айгүй ашигтай юм байна. Энэ таалагдлаа 10-аас 8. Дараагийнх нь болохоор биш тэ урал өнгөлөгч Hello Kitty те. Юу ярих вэ? Энэ жинхэнэ урал өнгөлөгч юм болов уу? Эсвэл ямар нэгэн чихэрний төрлийн зүйл юм болов би сайн мэдэхгүй байна. Тэгснэ ардталтай юм хөөрхөн керамитэй урдтай Hello Kitty те. За өнгөлгөё. Чихэр юм байна. Шууд үнэрчж байна. Чүд эсэглэн. Сонсогдсон уу та нарт? Хүшээ тийм үү найзаас мэдээгүй юм биш үү? Найз нь уруулаа өнгөлөт эсвэл үед айгүй их урал гатдах юм аа. Энэ дээр ямар ч чихэр байхгүй шүү. Би сая бүгдийг ингээд долоогод авцсан. Наадах чи ямар уруулын будаг юм? Ямар уруулын будга? Энэ нөө Hello Kitty-тэй уруулын будгын чихэр байгаа ч. Энэ нь 10-аас 7 оноо. Ер нь та нар энийг анзаарч байна уу? Миний оноо өгөөд байгаа нэг юм графикийг юм оноо өгдөг юм хамаа бүр ингэ сайжруулсан байгаа биз дээ. Ер нь жоохон ахиж дэвшээл байгаа шүү. Ер нь бичлэг хийхтэй. За дараагийнх нь болохоор төстө хөөрхийн хараа юм усны сав. Тэгснэ Hello Kitty те. Энэ болохоор биш дээ. Дотроо юм хоосон биш. Дотроо юм бас юм хөөрхөн surpriseтэй заяо. Тэнгүүтлээ энэ болохоор илүү сонирхолтой сурвалтай юм эргүүлэхтэй сурвалтай гэх юм уу. Ингээ эргэлдэж байгаа ингээд сордог. Чанартай юм цаана өөрөө шүү. Ялк мэлкэн ч хүртэл өөр. Би энийг Монголоос авсан шүү заяо. Йоо энэ хардаа. Саяны нөгөө бугуувчин чихэрний хүзүүний зүйлт юм аашийн. За тийм юм. Тэнгүүтлээ дотор нас нэг юм модон чихэр байна. Тэгснэ дахиад стикертэй. Стикерээс олчих байх. За золоо энэ нэрэл байчи. Энэ дотор нэг юм хийж ууя. Манай ээж өнөөдөр чацарганы шүүс буцлахсан. Тэрний нөгөө чацарганы нөгөө нэг бүрэнки нөгөө ястай чацаргнуудыг бүгдийг шүүгээд юм гоё шүүс болгоцсон байсан манай ээж. Тэрийг хийчлээ. Одоо энэ сорвуулаар ингээ эргэлдэж сорогдож байна та хараа за. Ээж ерөөсөө энэ чацарганы шүүсэнд сахар хийгээгүй байна. Тэгээ ер нь жоохон гашуун байна. Тэгээ дотроос нөгөө нэг гарч ирсэн. Энийг нь туршиж үзье. Энэ айгу тийм ориг харагдаад байгаа ш надаа. Кремлэг амттай байна. Нилийн нэг юм тортын крем шиг надад амтагдаж байна. Энэ ч өстө мэдхгүй чихэр шүү. Таалагдлоо. Төлөө. Одоо нөгөө усны савнда бас яг энтэй адилхан юм хийж ууж үзээд энэ хоёрыг хооронд нь харьцуулж үзье. Тэнгүүтлээ нөгөө 5 сарын 31-ний өдөр би ч нөгөө private event OG Family компанитай зохион байгуулж ирэх гэдэг байгаа шүү дээ. Урилга авсан хүмүүс ирэх газар нь болохоор нөгөө Яарамгийн зам дагуу бишээ Яарамгийн гүүр давхад нэг юм амар том OG Family гэд хоолтын компани юм бичиг мичгтэй амар лаг юм том газартай юм газар байд юм аа. Тэгээд тэр шүү зөө. Баташ та нарт урилга явуулна зөндөө олон хүүхдүүд тэр чаленжид оролцож илээ нөгөө аймус нэмс хоёрыг ашиглаад бичлэг хийгээрэй гэд тэгжсэн. Тэр би шалгаруулахгүй ерөөсөө тэр OG Family компани тэр маркетингийн менежер нөгөө том дарганууд нь ингээд та нарын одоо Facebook дээр нөгөө OG Family гэдэг хаштаг ашигласан бичлэгнүүдийг чинь бүгдийг ингээд хараад байгаа юм билээ. Тэнгүүтлээ тэд нар ямар нэг стандарт тавьж л байгаах би шалгаруулахгүй юм чи сайн мэдэхгүй шүү дээ. Тэгтээ айгүй олон хүн урина ерөөсний 2-3 хүн урина гэсэн ойлголт байхгүй заяа. Тэнгүүтлээ нэг бичлэг постлсан нөгөө Facebook руу чинь урилга явуулчин OG Family-гийн нөгөө Facebook page нь заяа. Тэнгүүд та нар ингээд урагдж байгаа гэдгсэн үг шүү. Нөгөө усны савн болохоор ийм бүдэн сорголттой дотор нь бас хоосонгүй нөгөө хамгийн анх эцсэн шиг нөгөө нэг юм ирзэн чихэр байна. За би энэ саваа угаачаад дотор нь цэцгэрийн шүүс хийчээд аваад ирээ. За ингээл эргүүлээл таглчих юм байна. Тэгээ асах хэрэггүй. За одоо
Энэ болохоор арай өөр сорвол бүдүүн. Цэцгэрний нөгөө боцлогсон шүүс маань яг л амт нь хэвээрээ. Би яг нэг ийм сорвуулаар бас юм ууж илүү яалаа мэдгүй. Энэ айгу сонирхолтой сорвуултай байна. Тэгээ сорвуулаа халтруулахгүй тулд ингээд тагалцдаг. Эргэлддэг ийм сорвуултай. Энд би 10-аас 9 оноо өгчээ. Тэгээ ингээд харьцуулах юм гараад ирэхлээр ингээд жоохон харьцуулчих байгаа байхгүй. Тэгэхээс энэ сав байхгүйсэн бол би энд ямар гоё халиу гэдтэй юм бэ гэж баг 9 оноо өгсөн. 10 оноо өгсөн байж магадгүй. Энэ 10-аас 7 оноо. Дараагийнх нь юу ингэж мочи байгаа. Ийм мачатай мочи. Ой. Сүүлийн үед нэлээ мача модонд ороод байна те. Оо 6 ширхэгтэй юм байна. Том юм байна. Яа, эндээс яг байх уу цай үнэрцэж байна. Нэг юм идээтэй нэг юм цай байдаг штэ бас яг тийм үнэр үнэрцэж байна. Будааны мочи бол яг энэ биш юм шиг байна. Бадар байна. Ямар гашуун бай. Дотор нь цайны хамт хийцэн юм шиг л амтгаж байна. Нүл цай үнэрцэж байна. Ерөөсөө л цай. Бүр яг цайж ажиллаж байгаа юм шиг санагдаж байна. Гэтэ ийм ногоон хувц өмссөн кетийг харахад үнэхээр зуутай байлаа. Даанчил энэ юу нь явсангүй энэ мочийн явсангүй яг л байх үцай. Гоё шинэ ёо. Энд 10-аас 3 оноо. Амар гашуун. Дараагийнх нь Hello Kitty-тэй өндгөн шоколад. Энэ дотроос нь ийм Hello Kitty гарч ирээсэ. Ягаан өндөг. Жижиг Hello Kitty. Ямар хөрх юм бэ? Ингээд дотор нь ингээд ёо би нэг бараг зөндөө ихийг авч байгаа ингээ бараг цуглуулах юм шиг байна. Энэ хардаа зөндөө олон төрөлтэй юм байна. Энийг болохоор энэ хамгийн захих энэ ногоо. Би энэ онгоцтой мөмбөстэй ийм онгоцтойг нь авмаар. Саяны өндөр шоколаднаас 24 ширхэг ийм Hello Kitty-ний тоглоом гарч ирэх боломжтой юм байна. Тэгснэ дотроо тагаад стикер. Ёо би ямар их стикертэй болоод байна. Дотроос нь ийм мэдхгүй сувдан хэлбэртэй ийм чихрнүүд байна. Бүрэн хэлбэртэй. Энэ өнгөн тэгтээ ямар чамин юм бэ? Энэ ер нь тийм витамин шиг юм байна. Нэг юм өрлөн витамин нээдэг штэ тий. Шар, эмисонд байдаг. Нэг юм лаг өнгөмгтэй. Сонирхолтой юм байна. Саяны өндрийн суглаад өстэй хөөрхөн байлаа. Би энэ 10-аас 8 оноо өгчөө. За дараагийн бид нарын идэх юм. Энэ болохоор лазер. Hello Kitty-тэй бас. Энэ лац мац нь үнэхээр ориг юм аа. Гэтэ энэ ингээ Монгол зардаг гэж боддоо. Монголоос би авсан гэж боддоо. Ганцхан төрлөөр тусдаггүй ингээд сольж болдог. Цэнцрэн, сонгоцтой Hello Kitty, онгоцтой Hello Kitty, зүрхтэй Hello Kitty, лусын дэгн Hello Kitty, улаан малгайд Hello Kitty, unicornтой Hello Kitty, сансрын нисгэгч Hello Kitty ингээд сольж болдог бүгдийг. Хартаа ингээд. Би одоо яг хүсэж байгаа дүрсээ гаргаадээ. За тэгснээ доор нэг юм шаржигнаад байгаа байхгүй юу? Амттандаа орно. Тэгтээ яаж задлах юм бэ? Дүүлчт юм шүү дээ. Тэгээ ингэ жижигхэн лазер. Ингээд тусна ингээл хэрэглэж болох юм байна. Нөгөө нэг бидний бас нөгөө хамгийн анх хийсэн зэн чихэр штэ. Тэр нөгөө гүзэлцэх намцгтаад байсан. Энийн амтыг мэдхийн юм чи хайрын чихэр задлаад явах. Гэтэ энэ лазер үнэхээр таалагдлаа. Энд би 10-аас 8 оноо өгч. За дараагийнх нь болохоор энийг ямар чихэр гэдэг вүлээ? Хатуу биш, зөөлхөн биш, хөөсөн биш. Зэн юу гэдвүлээ? Юу гэдэм болоо. За ямар ч ч энэ хоёулаа яг адилхан амттай. Гэхдээ өмссөн байгаа хувцс нь өөр. Эндээ ингээд цэцэг барьсан. Гэхдээ бантик нь адилхан. Энэ болохоор джинс өмссөн байх шиг байна. Пудулкын дээр. Ой. Энэ хоёрыг хоёулангийн задлаад яах юм хайрын. Энийг задлчихъя. Инжээ эрзэн чихэр юм шүү. Нойрно би бантыг нэдэд дуусгачлаа. Энэ нүд нь шоколад юм бах та. Шоколад ч харагдаад байна. Шоколад биш мэ. Юу эсмэ? Мэдгүй би залгичлаа. Энд 10-аас яг ингэж царайлж байгаа оног нь өгч. 7 оног өгч. Дараагийнх нь болохоор нэг ийм төмрөн пинаш шиг юм байгаа. Тэгээ онгоолгонгууд чихэртэй. Энийг бас Америкаас захиалсан юм аа. Тэгээд бас нэг юм хөөрхөн царайтай ирсэн. Тэр ярнээсээ яг ийм Hello Kitty-ний ийм хэлбэр дүүрстэй. Тэгээ арталтаа яг ийм Hello Kitty-ний Malbesны юу мүү гэх нэг тиймэрхүү юмнуудтай. Амтгүй байна. Гүзэлцгний ч амт алга. Яг сахар, зүгээр сахар, ягаан өнгөтэй сахар. Энэ огт таалагдсангүй яг хоо энэ пенал нь таалагдлаа. Арталтаа ийм
Hello Kitty-ний юм иштэй чихэр шүү гэсэн юм зураг мурагтай. Би хэдэн доллараар авлаа бүр ямар ч амтгүй байна бүр дургу үрчлээ. Энэ нь 10-аас 2 оноо ямар ч амт алга хайр мөнгө зүгээр ягаан өнгөтэй сахар. Энэ болохоор би сайн юу гэдгийг мэдэхгүй гэхдээ зүгээр аим гоё харагдаад харна авцын доторх чихэр амар өнгөлөг гоё харагдаад байсан. Ийм татаараа гэдэг нэг юм сум байна. Энийг нь татхаар юу вэ? Шахлын төв. Стикер. Энэ хараа. Ээж охин хоёр нь байгаа хгүй. Ээж нь хүүхдтэй нэг юм зааж өгөөд байна. Гэснэ ээж нь малгай өмсцөн. Чихрийг яаж гаргаж ирэх вэ гэхлээр ингэж эргүүлээд энэ ихтэй үнэхээр царайлаг бац тий. Энэ нэг юм үрлэн витамин гэснээ нэг юм чүд чихэртэй. Энэ 10-аас 8 он өгч. За дараагийнх нь энэ өндгөн шоколадыг дуршаад үзье. Дотроосноос юу гарч ирэх вэ би бас хармаар байна. Гэтэ ийм зүрхэн хэлбэртэй байж байгаа. Цүнхэ коноплот хаагатах юм чин бас өө дайжгүй цүнхээ хаяал жоохон тэнийг харагдаад. За Hello Kitty-ний зүрх юм ягаан өнгөтэй дүү хаа. Би онгойлгочлоо. Дотроос нь нөгөө чихэр маань бас гарч ирлээ. Нөгөө эрзэн чихэр маань. Энэ одоо юу вэ? Чи юм стикернүүд бол гарч ирчих. Би бүр зөндөө их стикертэй болчлоо. Энийг ийшээ ингэж хийх юм шиг байна. Тэгээд ингээд хол явуулт юм байна. Би тэрийг аваад ирээ. Миний гар үгүй. Орны доороо баяат. Алуутчихлаа бүр. Энэ зүүцэн байгаа зүйлд ерөөсөө явдгүй энийг тайллаа. Намаа хүлрүүлээд байна. 8.3 оноо өглөө. Цүнх маань ер нь ингээд хөнгөрөөд шүү. Гэхдээ бид нарт бас зөндөө байгаа. За дараагийнх нь болохоор дахиад ийм pouch. Гоцсон дээр суудсан Hello Kitty. Тэгснээ утсаар ярьж байгаа Hello Kitty. Та нар ер нь ингээд Hello Kitty-ний өмсөж байгаа юм хувцсыг ер нь анзаардаггүй үздэг эсвэл анзаардаггүй үздэг. Би бол айгүй анзаарч үздэг. Аль түрүүний гарч ирсэн pouch-с ялгаатай нь улаан өнгөтэй. Голгоод дахиад нөгөө нэг юу маань гарч ирлээ. Буун цагтай чихэр. Түрүүнийхээс гарч ирсэн нь болохоор юм ягаан өнгөтэйс энэ болохоор юм улаан хүрээтэй юм байна. Тэнгөөдлээ одоо энэ pouch-ыг би яаж ашиглах вэ гэхээр түрүүний нөгөө нэг тайлсан зүйлт байгаа шүү дээ те. Гэдэгт юм зүйлт. Энийг хийчихье. Жижигхэн би танад харуулсан тийм ээ. Тэр ингээл энэ хоёроо ингээ хийгээд имгээ тайлангуутлаа эндээ хийдэг ч юм уу те. Тэр нэм усны аалз маалзаа ингээд хийчин. Охтууд ер нь бол хийх жижиг сажиг юм айгүй их штэ. Тэнгүүтлээ нөгөө ийм усны хавчаар ингээ хийгээд захилгаандчих юм байна. Тэгээ энэ дотор маань нөгөө чихэрч маань байгаа штэ. Одоо энийг би нэлээд удаан хэрэглэх баха. Нэг юм даацтай гэх юм уу. Ийм төмөр мөмөр тэгснэ захилгаан нь лаг ийм бүдүүн. Энэнд 10-аас 10 оноо өгнө. За өгчий. Яадгийн те 10 оноо. За байж байгаа цүгэндээ хийгээд. Тэгвэл энэ цүгэнд нөгөө миний бүх юм багтахгүйсэн. Тэгээ би одоо ингээ жоохон сулрангууд нь ингээл нэмж эндээсээ аваад хийгээд хийнгүүтлээ эндээсээ гаргаж ирж байгаа юм шиг царилж байгаа байхгүй юу. Энд болохоор Pop Martin in blind box байгаа. Mystery box сүүлийн үед нөгөө Labubu, Cry Baby энэ айгууд болж байгаа шүү дээ. Тэрний бас үйлдвэрлэдэг ийм Hello Kitty-ний ийм төрөл байгаа. Тэгээ надаа энийг хүн бэлгэлсэн. Тэгээ баярлалаа. Энэ задлах мэдрэмж бол үнэхээр гоё. За би хараагүй байгаа шүү. Дотор нөгөө карт байдаг болохоор харж болдоггүй байхгүй юу? Chrome гараад ирлээ шүү дээ. Уул нь Hello Kitty гарч ирсэн бол те. За яг хөө тэгтээ хөөрхөн юм байна. Арталтай ийм Hello Kitty энтергээ битцсэн. Доороо Chrome-ийн нэр нь саяны гарч ирсэн энд байна. Картны ийм лаг том. Энэнд оноо өгөөд яхаа амттангийнхаа төрөлд орохгүй юм чинь. Тэгтээ бид нарыг айгуу гоё зугаацуулж чадлаа. Тэгээд би нэг голд нэг андуураад нэг юм авцсан байлээ. Энэ болохоор би Kitty-тэй байх гэж бодож авсан байхгүй. Тэгээд би буруу харсан юм шиг үлээ. Андуураад авцсан ч гэсэндээ дайггүй юм авцсан байлээ. Хальт харуулчих. Энэ болохоор ийм буувч хийдэг нөгөөнийг буувч штэ те. Энийг хийдэг аахгүй ингээ өөр гараараа эзэн нь ингээд байна. Тэнгүүтлээ яг эднэрийг ингээ хийдэг. Дотор нөгөө нэг том нас байна. Энийний яг цэгэр өнгийг ашиглаад би буувч хийх гээд үзэхтэй заяа. Эсвэл бөгж хийжээ. Цэнцэрийн би бөгж хийж эхлэе. Одоо ингээ зүгээд. Вау, айгу гоё харагдчихээн. Тэгээ ингээ эрзэн айгу чанга болохоор айгу гоё ингээ ерөөс унахгүй. Хараа нэг юм
Өсөлтийн витамин шиг л амтгатаад гэж намайг жоохон бахад амар өсөлтийн витамин өгдөг гэсэн зав нэг юм капсултай яг юм шиг. Тэгтээ нэг юм өнгөнгийн байдаг байхгүй нэг юм Орсын нэг юм өсөлтийн витамин. Яг тэр шиг амтгатаад байгаа юм шиг надад ингэ санагдаад байгаа. Яг ч юм өнөөдөр бүх юм андуураад авсан ч гэсэндээ энэ их сонирхолтой байна. Энэ дарваас 10 оноо. Ингээ миний цүнх хоосорчихлаа бичлэг маань одоо дуусчихна гэсэн үг. Тэгээ Hello Kitty ингээд би ингээд өөрөө ингээд галтгооны юм янз бүрийн юм Hello Kitty-ний иддэг юм хоолнуудыг бас ингээ хийдэг дээ тий. Тэгээд Hello Kitty юу иддэг юм бэ гэд би ингээд жоохон судалж үзсэн чинь нэг тийм амар сүртэй Hello Kitty нэг юм хоол идэж байгаа нь ерөөсөө олдоогүй. Тэгээ саяны миний авсан юмнуудыг ерөнхийд нь Монголоос та нар авах боломжтой. Ер нь би бичлэгэн дээр хийж байгаа юмнуудаа ер нь нэг тэгж Монголоос авахаас илүүтэйгээр ер нь өөрөө захиад авчдаг хгүй. Тэгээ эдгээр ер нь бол ихэнх нь ингээд Монголоос авч болох үс байсан. Тэгээ тэрүүнээрээ бас энэ бичлэг маань бас өвөрмөц онцлог байла. За тэгээд энэ бичлэгээ үзсэн бүгдэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Мяу. Окей, Hello Kitty-ний бичлэг юм чи мяу гэж дуусгачих да. Бай.